Дараагийн мэдээг танилцуулъя. Бүгд найрамд Солонгос улсын тэргүүн хатагтай байсан Ким Конхи Шанелийн 2 цүнх авсан гэдгээ бол хүлээн зөвшөөрсөн байна. За гэхдээ энэ хүү цүнхийг авсан үйл ажиллагаа нь нөхрийнх нь үйл ажиллагаатай холбоогүй, за мөн авилгын хэрэгт тооцогдохгүй гэсэн мэдээллийг гаргаж байгаа юм байна. За өмнөх тэргүүн хатагтайгаар ажиллаж байсан Ким Конхи лав гарагт нэгдлийн сүмтэй холбоотой хүнээс 2 Шанель брендийн цүнх хүлээн авснаа бол хүлээн зөвшөөрсөн юм байна. Өмгөөлөгчдийн тусламжтайгаар гаргасан мэдээлэлтэй Ким Конхи нэгдлийн сүмийн албан тушаалтан асан Yon Song Ho-гоос та бол өмнө ажиллаж байсан гэж буруутгаж байсан Кёнжин нэртэй оюун санааны зүтгэлтэн Жон Сомбегоос 2 гар цүнх бэлгэнд авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэсэн хэдий ч түүний өмгөөлөгч энэ сүмтэй ямар ч хувилцсан зүйл байхгүй, ямар нэгэн гуйлтыг нь биелээгүй, бэлгүй хариуд бол өгсөн зүйл байхгүй гэж нэмж хэлсэн байна. Ким Конхигийн хувьд 62 сая вон буюу 43 мянган $40 үн бүхий графийн алмазын зүйлтийг хүлээн авсан гэсэн прокурорын дүгнэлтийг өгөөсгөж байгаа юм. Ким Конхиг орон нутгийн BMW-гийн дилер болох Deutsche Motors компанитай холбоотой авилга хувьцааны луврын хэрэгээр 9-р сард ялснаас хойш тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн анхны тохиолдол нь энэ болж байгаа юм. За тэрээр өмнө нь тусгай прокуроруудад эдгээр үе зүйлсийг огт авч байгаагүй гэж мэдэгдэж байсан. Мөрдөн байцаагчдын олж тогтоосноор 2022 онд Юн Хонхо 8 сая вон 12 сая воны үнэтэй 2 Шанель цүнх алмазын зүйлд зэрэг бэлэг өгөх замаар нэгдлийн сүмийн төсөл арга хэмжээнд засгийн газрын дэмжлэгийг авсан гэж мэдэгдэж байсан. Ким Конхигийн хувьд ерөнхийлөгчийн тамгын газрын туслах хасан Ю Кёнгиогоор дамжуулан Шанелийн дэлгүүрүүдээр очиж эдгээр зүйлсүүдийг өөр бүтээгдэхүүнээр сольж авсан гэсэн мэдээллийг гаргаж байсан. За харин түүний өмгөөлөгчд эхэндээ тэр бэлгээс татгалцсан боловч Жон Сомбе дахин ятгаж үүний дараа бол татгалзалгүй бэлгийг хүлээж авсан гэж мэдэгдсэн байна. За мэдэгдэлд цүнхнийг бол огт хэрэглээгүй Жон Сомбед буцааж аль эрт өгсөн гэсэн мэдээллийг гаргаж байна. За харин тэрээр бас мэдэгдэлтэй дуртахтаа төрийн өндөр албан тушаалтны эхрийн хувьд илүү хянамгай байх ёстой байсан гэдгээ ойлголцоо. Олон нийтийн урмыг хугалж зохисгүй үйлдэл гаргасандаа гүнээ харамсаж байна. Өөрийнхөө үйлдэлийн талаар чин сэтгэлээсээ гимсэж байна гэж мэдэгдэж байгаа. За түүний өмгөөлөгчд мөрдөн байцаалт үйл ажиллагааг бас шүүмжилсэн байна. Жон Сомбегийн мэдүүлэг мөрдөн байцаалтын эхний шатнаас ахуулаад шүүхийн танхим хүртэл олон удаа өөрчлөгдөж байсан. За мөн тусгай зөвлөх өмгөөлөгчөө байрлуулахгүйгээр олон хүнийг олон цагийн туршид бол байцааж хууль журмыг зөрчсөн гэсэн мэдээллийг бас гаргаж байгаа. За Ким Конхигийн хувьд хамгийн сүүлд гаргасан мэдээлэл нь үндсэн баримтуудыг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ хууль ёсны тайлбарыг эсэргүүцэж байгаа гэдгээ харуулж байгаа хэлбэр нь болж байна. За тэрээр ямар нэгэн бэлэгсэлт авсан нь албан ёсоор бол засгийн газраас тусламж дэмжлэг авах үндсдэлтэй болоогүй, за үүнтэй холбоогүй гэж мэдэгдсэн. За Жон Сомбегийн хувьд өнгөрсөн сард энэхүү эд зүйлсийг алдагдсан гэж мэдэгдэж байсан. За гэхдээ үндсэндээ Солонгосын тэргүүн хатагтай байсан Ким Сёнхид хүргэж өгсөн гэж мэдүүлсний дараа мэдүүлгийн нөхцөл байдал өөрчлөгдсөн. За дараа нь бол гар цүнх хүзүүний зүйлтийг нотлох баримт болгон тусгай зөвлөгчд хүлээлгэн өгсөн байгаа юм байна. Ким Конхигийн өмгөөлөгч нь түүнд бол гуйлт ирээгүй. За ерөнхийлөгчийн албан ёсны эрх мэдэл байсан ч гэсэн үүнд бол ямар нэгэн байдлаар оролцуулаагүй гэж мэдэгдсэн байна. За мөн мэдэгдэлтэй нэгдлийн сүмийн албан тушаалтан байсан Yon Хонхо шүүх хурал дээр Ким Конхигийн болон ерөнхийлөгч асан Юн Сокёл нарт ямар нэгэн тодорхой хүсэлт гаргаагүй гэж мэдүүлсэн. За тэгэхээр энэхүү мэдүүлэгт үндэслэж тэргүүн хатагтай асан хэдийгээр 2 Шанелийн цүнхийг хүлээн зөвшөөрсөн ч гэсэн үүнийхэн хариуд ямар нэгэн гуйлтыг нь биелүүлээгүй гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна. За одоогийн байдлаар Сөүлийн цагдан хорих төвд хоригдож байгаа юм байна. За түүний хувьд бол толгой эргэх, түгших, ойл санамж нь алдагдал асуудал байгаа учраас батлан даалтах хүсэл гаргаад байгаа. За шүүх батлан даалтын хурлын товыг одоогийн байдлаар хараахан тогтоогүй байгаа юм байна. Ямар ч тач тэргүүн хатагтай байсан хүний хувьд энэхүү үйлдэл гаргасан явдал нь Солонгосын нийгэмд ихээхэн бухимдлыг төрүүлж байгаа. За ялангуяа төрийн өндөр албан тушаал ерөнхийлөгчийн эхнэр байсан хүн энэхүү өөрийн албан тушаал эрх мэдлийг ашиглан авилгын хэрэгтэй холбогдож байгаа явдал нь Солонгосын олон нийтийн бухимдлыг төрүүлж энэ хэргийг түргэн хугацаанд үнэн зөв шударгаар шүүхийг шаардаж байгаамаа. Баярлалаа та бүхэнд гадаад мэдээ танилцууллаа.